Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиас 56 дугаар зүйл засаг дарга түүнийг томилох 56-гийн 1 засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртэй хууль тогтоомж засгийн газрын шийдвэр харьяалах дээд шатны засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах түүнчлэн тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн 56-гийн 2 засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон иргэдийн нийтийн хурал нэр дэвшүүлнэ 56-гийн 3 аймаг сум нийслэл дүүргийн засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна 56-гийн 3-ийн 1 дээд боловсралтай 56-гийн 3-ийн 2 төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан 56-гийн 3-ийн 3 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүү байх 56-гийн 3-ийн 4 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх 56-гийн 3-ийн 5 ялгүй байх 56-гийн 4 баг хорооны засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна 56-гийн 4-ийн 1 дээд боловсралтай тайлбар энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжид сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө 56-гийн 4-ийн 2 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх 56-гийн 4-ийн 3 шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх 56-гийн 4-ийн 4 ялгүй байх 56-гийн 5 засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна 56-гийн 5-ийн 1 иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон аймаг нийслэл дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь нам эвслийн бүлэг түүнчлэн иргэдийн нийтийн хуралд оролцогч дангаараа буюу хамтарч энэ хуулийн 56-гийн 3 56-гийн 4 заасан шаардлага хангасан хүнийг засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана. Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. 56-гийн 5-ийн 2 энэ хуулийн 56-гийн 5-ийн 1 заасан хүний талаар санал хураалт явуулж хуралд оролцсон иргэдийн түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг засаг даргад нэр дэвшүүлэх 56-гийн 5-ийн 3 хэрв санал хураалтаар хинч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг засаг даргад нэр дэвшүүлэх 56-гийн 5-ийн 4 нэр дэвшигч нь энэ хууль заасан шаардлагыг хангасан байх 56-гийн 6 энэ зүйлийн 56-гийн 5 заасны дагуу нэр дэвшүүлсэн хүний баг хорооны засаг даргаар сум дүүргийн засаг дарга сум дүүргийн засаг даргаар аймаг нийслэлийн засаг дарга аймаг нийслэлийн засаг даргаар ерөнхий сайд томилно 56-гийн 7 дээд шатны засаг дарга эсвэл ерөнхий сайд тухайн нэр дэвшигч ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно 56-гийн 8 энэ хуулийн 56-гийн 7 зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны хурал энэ хуулийн 56-гийн 5 заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ. Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. 56-гийн 9 энэ хуулийн 56-гийн 8 заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын 5 өдрийн дотор дээд шатны засаг дарга ерөнхий сайд томилох үүрэгтэй. Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Засаг даргыг харьяалах тухайн шатных нь хурал нь нэр дэвшүүлж дээд шатны засаг дарга буюу Монгол Улсын ерөнхий сайд 4 жилийн хугацаатаар томилохоор Монгол Улсын үндсэн хуулийн заасан байдаг.
Үүний дагуу засаг даргыг томилох ажиллагааг эхлээд тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу иргэдийн нийтийн хурал дээр зохион байгуулна. Тэгэхдээ эхлээд тэр засаг даргад тавигдах шаардлагын талын асуудлыг эхлээд би ярил л да. Тэгэхээр засаг даргад тавигдах шаардлага бол 4 зүйлээс 5 зүйлээс бүрддэг байгаа. За нэгдүгээрт бол засаг дарга нэр дэвшигч нь дээд боловсралтай байх ёстой. За үүнийг бол дээд боловсролын зэргийн тухай Монгол Улсын дээд боловсролын тухай хуулийн заасны дагуу дипломын, бакалаврын, магистрийн, докторийн зэрэгтэй байна гэж заасан байдгийн дагуу дипломын дээд, түүнээс дээш боловсралтай хүн засаг даргад нэр дэвших хэрэгтэй болно гэсэн үг. За дараа нь гийнхэн шаардлага бол төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Тэгэхээр төрийн албанд ажилласан жилийг тогтоодог засгийн газраас баталсан журманд бол иргэний хуулийн хугацаа тоолдог, ажилласан жилийн хугацаа тоолдог журмын дагуу сараар тоолно. Тэгэхээр 3-аас доошгүй жил гэдэг бол 36-аас доошгүй сар төрийн албанд ажилласан байхыг шаардна гэсэн үг. Нэг нь төрийн албанд гэж байгаа учраас төрийн үйлчилгээний, захиргааны, төрийн тусгай, төрийн улс төрийн албан тушаалд алинд нь ч ажилласан байх хугацаагаа тоолно гэсэн үг байна. За өөр нэг зүйл бол төрийн албанд ажилласан жилийг тогтоодог тэр тогтоох тухай засгийн газрын баталсан журманд зааснаар бол улсын их хурал суудалтай намын байгууллагад орон тооны ажил эрхэлж байсан бол төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцдог. Энэ журмын дагуу улсын их хурал суудалтай намын байгууллагад ажилласан жилийг нь мөн адилхан иргэний хуулийн дагуу тогтоогоод иргэний хуулийн дагуу хугацааг нь тогтоож зааж өгнө. Гэхдээ мэдээж хэрэг хугацааг нь тоолохдоо уламжлал ёсоор нөгөө нийгмийн даатгал төлсөн хэсгээр нь хугацааг нь тоолдог гэдгийг та нар бүгдээрээ мэдэх байхаа. За шүүхийн шийдвэрээр тогтоосон зээл батлан даалтын болон бусад гэр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүү байх шаардлагатай байдаг. За мөн түнчлэн шүүхийн шийдвэрээр тогтоосон татврын үр төлбөргүй байхаар ийм 2 шаардлага засаг даргын нэр дэвшигчид тавигдсан байдаг. Энэ дээр бол хамгийн түрүүнд хүн ойлгох ёстой зүйл нь бол шинэ үр төлбөр зээлийн болон бусад үр төлбөртэй байсан ч гэсэн шүүхийн шийдвэр гараагүй бол мөн адилхан засаг дарга тавигдах шаардлагыг хангасан гэж үзэх тохиолдол байдгийг бас анхаарч үзэх хэрэгтэй болно. За дараагийнх нь хамгийн сүүлийнх нь засаг дарга тавигдах шаардлага бол ялгүй байх гэдэг заалт байгаа. За энэ бол 2017 онд эрүүгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт ороод өмнө нь байсан ялгүй тооцох, ялгүй болох гэдэг аль ойлголт нь аль нь ч одоо байхгүй хуулийн заалтаас хасагдчихсан учраас ялгүй байх гэдэг нь бол тухайн засаг даргад нэр дэвшигч нь тэр нэр дэвших тухай санал гаргах үедээ ял эдлээгүй байхыг л ялгүй байх гэж тооцдог юм. Тийм болохоор энэ дээр бол ямар нэгэн байдлаар янз янзын тайлбар гарч энэ дээр маргаан өрнөд байдаг. Энэнийг бол ийм байдлаар ойлгож хэрэгжүүлэх нь зүйтэй. За засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаа өмнө нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн ээж түүний удирдлагын тухай хуулийн одоо 2006 оны найруулгатай адил хэвээр үлдсэн байгаа. Тодорхой хэмжээгээр жижиг байдлаар өөрчлөгдсөн бол байдлаар одоо 2020 оны шинжилсэн найруулгад орсон боловч Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо 2020 оны 21 оны 1-р сард тавьсан хоргийн дагуу улсын их хурал хоргийг хүлээн авч 2006 оны шинжилсэн найруулгатай үндсэндээ адилхан байдлаар зохицуултыг нь өөрчилсөн байгаа. За энэ нь юу вэ гэхээр нэр дэвшигчийг энэ талаарх саналаа иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч намын бүлгээс саналаа гаргана. Саналыг нэг үрчлэн хэлэлцэнэ. Нэр дэвшигчийн талаар гаргаж байгаа санал нь бол саналаа гаргахдаа бол өмнө нь дурдсан засаг даргад нэр дэвшигчид тавигдах шаардлагыг бүрэн хангасан хүний талаар саналаа гаргах үүрэгтэй. Тэгээд саналыг нэг үрчлэн хэлэлцээд нууц санал хураалт явуулаад засаг даргад нэр дэвшигчийг тодруулна. Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаыг сонгодогтой нэгэн адил хамгийн олон санал авсан 2 төлөөлөгчийг саналын хуудсанд үлдээж дахин санал хураалт явуулдаг журам үйлчлэнэ.
Тэгэхдээ одоо хамгийн олон санал авсан хүн нь нийт хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн олонхын саналыг авчихсан байгаа тохиолдолд бол засаг даргад нэр дэвшигчээр шууд тооцож дээдчдний засаг дарга буюу Монгол Улсын ерөнхий сайдад засаг даргаар томилуулахаар уламжилнаа. Тэгэхээр энд ер нь нэлээд тийм түгээмэл байдлаар буруу хэлээ суртсан тэр бүх хэл одоо иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчд засаг даргад нэр дэвшиж байгаа өөрөө зарим төрийн захиргааны албан хаагч нар хүртэл буруу хэлээ сурчсан нэг зүйл байдаг л да. Тэр бол иргэдийн төлөөлөгчийн хурлаас засаг даргаыг сонгодог мэтэр ярьдаг. Мөн түнчлэн дээдчдний засаг дарга буюу Монгол Улсын ерөнхий сайд батламжилдаг гэж ярьдаг. Энэ бол буруу үг, нэр томьёо юм. Энд хэрэглэгддэггүй нэр томьёо. Энд бол үндсэн хуулийн заасан ёсоор бол иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргад нэр дэвшүүлнэ. Засаг даргад нэр дэвшигчийг засаг даргаар дээдчдний засаг дарга буюу Монгол Улсын ерөнхий сайд 4 жилийн хугацаатай тоймлно.